За сайн байцгаана уу арилжаачтай. Манай Market Nomads подкастын 2 дахь дугаар эхлэхээр бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарт манай MFTFX-ийн партнерууд оролцож байгаа. За ингээд та гурав гоё нэгээр би өөрсдөө танилцуулж уу. За сайн байцгаана уу бүгдээрээ намайг буй нэмхийн чойжл сүрэн гэдэг. За арилжаа хийгээд сонирхож эхлээд 4 жил гаруй хугацааг өнгөрсөн байна. Тэгээд Motforex-ийн партнер байна. За намайг аз жаргал өгтө хонгор гэдэг 2014 оноос Forex арилжааг анх санджиж одоо мэдээд тэгээд нийт 11 жилийн хугацаанд ер нь бол ингээд тууштай ажиллаж явж байгаа. Тийм байна. За сайн байна уу. За юуны төрөнд подкастт үрж оролцуулж байгаад маш их баярлалаа. За тэгээд намайг Нурпот шиг гэдэг арилжаа хийгээд бол 3 жилийг ардаа өрхөөд одоо ингээд 4 дэх жил рүү орж байгаа. Swing trade хийдэг иймэрхүү байна товчхондоо. Тайдыг эхний асуултаар таад яг ямар хүчин зүйлийн нөлөөгөөр ч гэх юм одоо Forex зах зээлийг ингэж сонирхож одоо орох болсон бэ гэдэг асуултаар эхлэе. За би ч юм. За ингэсэн ба би чинь 2019 онд нөгөө ковид юу болоод тэгээд хүмүүс нөгөө яг хоо бизнесүүд ихэнх нь дампуураад хаагдаад тэгээд хүмүүс ихэнхдээ нөгөө нэг онлайнаар ингээл мөнгө төр олох гэдэг байгаа шүү дээ. Тэр тухайн үед бол нөгөө крипто гэдэг чинь бүүн болж шүү дээ. Биткойн ингээд крипто байгаа нөгөө эмээ өөрчлөл ингээд нөгөө биткойныг мэддэг болоод тухайн үед тэгээд тухайн чинь ингээд биткойныг сонирхож үзээд тэгээд нөгөө нэмэлтээр нөгөө сатоши энэ төр сугалуулж шүү дээ. Таск мас биелүүлээд тэгээд тэгж жагаад арилжаа хийдэг хүмүүс ингээд жоох ингээд дагаж магаад тэгвэл арилжаа хийж байгаа хүмүүс ингээд харангуут ингээд лаптоп компьютер дээр ингээд шаард мар гаргаж маргацсан ингээд тэгээд мөнгө болж байгаа хгүй шүү дээ. Аялж маялангаа. Тэгээд тухайн үед бол яг ингээд криптогоор арилжаа хийж эхлээд тэгээд дараа нь ингээд шууд Forex руу орж ирсэн. Тиймэрхүү төрсөн шүү дээ. Тий. Миний тухайд болохоор 2014 онд нөө оюутан байсан. Тэгээ би өөрөө санхүү эдийн засгийн сургуулийг төгссөн байхгүй. Мэргэжил бол санхүүч. Ер нь бол мэргэжлэр явж байгаа гэж хэлж болно. Тэгээ яг нь угаасаа нөгөө хичээлүүд дээр тэр чинь эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт энэ төр одоо тий хувьцаа бонд, опцион гэл ингээд үздэг байсан. Тэгээ угаасаа л ер нь тухайд манай үеийнхээ одоо option trading гээл тухай нэг asset forex тэгээд Монголын хөрөнгөний бирждээ хэлж ч юм уу. Ер нь оюутнууд аягүй их тийм манай сургуулийн оюутнууд аягүй их оролцдог байсан. Энэ байгаагаараа боломжоор ингээд оролцоод яг бодит зах зээлийн мэдэрх гэдэг хичээл дээр үзээд байгаа юм аа. Тэр орлогуудын нэгэн донд л одоо би явж байгаа л нэг өдөр ингээд сургалт ингээд явж ирсэн. Тэнд мэдээлэл өгч ирсэн. Тэндээс нь сонсоод окей ер нь аягүй таалагдсан. Анхны мэдрэмжээр ер нь нэг анхны мэдрэмжэд итгэхийг би хувьдаа боддог байхгүй юу. Хамаагүй эргэлзээд 2 дахь 3 дахь удаага бодоод нэгтлаад тахаар тэгээд нэг бол зориг мохон эсвэл мэдрэмж бодлоочдөг санагдав. Арилжаан дээр ч гэсэн тэгдэм дөө анхны мэдрэмж дээр итгэхийг хичээдэг. Тэ. Тийм байна. Окей. За миний хувьд бол ерөнхий 10 жил байхаас эхлээл ингээл арилжаа хийдэг те санхүү хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч тиймэрхүү хүмүүс айгуу гоё юм шиг санагддаг байсан. Тэгээд компьютераар суучаад л тэгэл гоё мөнгө олдоод байгаа юм шиг санагдал. За ер нь энэ бол ер нь гоё юм байна. Би тамар юм байна ч юм уу. Ер нь ямар ч сан дог санагддаг байсан. Тэгэл ерөнхийдөө хувьцааны зах зээл, хөрөнгөний зах зээл, Forex зах зээлийг сонирхож яг эхэлж ирсэн. Яг үндсэн бол тэр үеэс л байх гэж бодож байна. Сайн нөгөө ингээд анхны мэдрэмж гэлээ штэ. Тэрэн дээр ч одоо нөгөө сүүлийн үед айгүй их нөгөө яриад зүйл чи нөгөө гата дах гэдэг штэ. Яг энэ арга одоо гата дах нь ер нь арилжаан дээр ер нь тайдад ер нь яг хэр ингэж одоо тэрийг дагаж арилжаанд ордог вэ гэх үедээ. Хэрэн тийм юм байгаа юу? Gut feeling гоо. Тийм. Бага. Гэтэ бас төрцөн тэгэл хоёр талтай л яг заримдаа тэгэл гэтгэл үнэмшил зөргөөрөө явж байгаа л гоё байх үе байна. Тэгээ бас тэрнээсээ болоод алдах үеч байна. Аль талтаа л. Юу gut feeling гэсэн нэг бидний мэдрэмж гэдэгтэй адилхан нөгөө яа сонсч байгаа үү? Ер нь яг зориг зүрх яг мэдрэмж анхны мэдрэмж чинь л ер нь тийм да тий. Тэр нь сонсч байгаа. Тийм сайн хэлсэн шиг ер нь л анхны мэдрэмжээ. Яагаад гэхээр нөгөө одоо ингээ арилжаан дээр яг миний хувьд ингээд ажил өдөр шинээр эхлээд унтаж амраад өдөр шинээр эхлээд лаптопоо нээгээд арилжаа эхлэх хөнгөчөд ингээд байгаа байхгүй. Амарцсан тийм миний рестарт хийцэн. Тэгээд reset хийсэн учраас би айгүй цэвэр цэгийг нүдээр дээрээс нь харьцангуй нөгөө мэдрэмжүүдээс нь урд өдрүүдийн
алдагдал янз бүрийн ололтуудын тийм нэг юм сэтгэл хөдлөлөөс арай ангижирдсан байдаг учраас эхний тэр нөгөө харалт өөрөө айгүй цэвэр ерөнхийдөө нэг юм айгүй юм нэг тийм wise гэдэг нь шүү дээ. Нэг тийм айгүй ухаалаг ер нь айгүй тийм байж чаддаг юм шиг сан. Тэгэхгүй шийдвэр гаргахгүй мэдрэмж яг яах гэдэг байгаа ингээд шийдээгүй тодорхойлоогүй ингээд ойлгож эхлэхгүй зүгээр ингээд азартаад 30 минут юм уу 1 цаг өнгөрчөөр тэр бол зүгээр ингээд би нэг ядарсан. Тэгээд яг үнэхээр нэг чартны нэг юм хоосон юм өөрөө одоо тийм зэрэглээрөө ерөнхийдөө давхиж яваад байт юм санагдах байхгүй. Тэгэхээр энэ анхны мэдрэмжийг нөгөө түрүүн татсан шалтгаан дээр гэсэн. За ер нь бол тэгэл чухал юм дөө. Тэгээд угаасаа бид нар одоо ингээл яг хөө арилжаан дээр одоо ингээл арилцаа ярьж байгаа шүү. Тэгэнгүүт ингээд ямар нэгэн хосол мосч юм харангуут ингээд за одоо ингээд шинжилгээ мэнжилгээ хийгэнгүүтээ ер нь бол за ер нь бол нэг тийш явах юм байна да гэж бодчихгоотаа ер нь бол ингээд миний хувьд ч тийм ер нь бол тэгэл дараа нь ингээд шинжилгээ хийгээд ингээд нарийн хийгэнгүүт ер нь бол одоо ингээд ядаж нэг 50-аас дээш хувь юм ингээд ер нь тэр тийшээ байдаг байхгүй. Тэгэнгүүт тэр нь бол анхны мэдрэмж ер нь бол чухал. Таад ингээд хамгийн анхны амжилттай арилцаа чи одоо ингээд сэтгэл хөдлсөн нэг дурсамжтай мөч одоо байдэн штэ. Тим арилжааны төвч одоо юу вэ? Тэгээд тийм. Би ингэж хэлсэн юм аа. Би чинь жилийн өмнө нөгөө фантер арилжаа хийж байгаа. Тэгээ фантанс нэр тэгээд одоо үе ясахгүй. Тухайн үед нөгөө ажил дээр ингээд хүмүүс ингээд таарцсан. Тэгээд ганцаар байгаа байхгүй. Үйл ясын нэг 8 цаг үед байсан хаа. Үйл болохоор нөгөө харанхуулчтай шүү дээ. Тэгээд тухайн үед нэг арилжаанд ороод голд орсон юм аа. Тэгээд голд оронгуудаа тухайн үед чинь яг мэдээ гарах байсан байл мэдээг ерөөс анзаараагүй. Тэгээ би ч одоо ингээд нэг арилжаан шууд орсон чинь ингээд шууд ингээд зүг татаад ингээд дан шатчих واخхой. Тэнгүүтээ тухайн үед би хан цогч хийсэн юм байлээ. Тэгээ тэрийг мэдээгүй ингээд за ингээд тэгээд шууд гэрлэг оцсон واخхой. Тэгээ орой ингээд гэрлэг очоод ингээд гарлуу гарсан чинь хөвгөрч мөвгөрцөн. Юу гэлээгээд ингээд гайхаж байгаа واخхой. Тэгээ бодсон чи би нэрээ сайн ингээд хан цогцсон шүү дээ. Тэгсэн чинь ингээд судас мусан таараад тэгсэн байлээ. Тэр бол ер нь сонирхолтой хэм одоо юу юм бэ? Тиймэрхүү. Сонирхолтой тийм яг мэдээний үед орж болохгүй гэдэг тийм. Яаж яхад нөгөө нэг яг юун дээр мэдэн дээр харцгаахгүй. Гэсэн шууд данс авахгүй. Жижиг. Би ингэсэн юм аа. 18 нас хүрдэг жилээ. TD Ameritrade гэдэг Америкийн нэг брокер төр данс нэх гээд. Тэгсэн чинь би уул 18 хүрсэн байгаад байдаг. Тэгсэн чинь тэр цаанаас миний аппликейшнийг хүлээж авдггүй. Насан туршаагүй нэгээд. Тэгэхээр нэг зохицуулт хийгээд гэж байхгүй. Юугаа документ эдит хийгээд 11 жил ухраагаад тэгээд бүртгүүлээд. Тэгээд TD Ameritrade дээр данстай болоод тэгээ нэг хураа цуглуулсан $500 хийгээд тэрнлүүгээ. Тэгээд тэр TD Ameritrade дээр болохоор яг ийм leverage-тэй арилжаа, forex арилжаа биш. Яг тухайн үед яг тийм нэг OTC market гэж байдаг байхгүй, over the counter гэдэг. Тэр дээр болохоор ингээд ерөнхий нэг жоохон pink sheet, penny stock-ийн тийм компаниудын хувьцаа байдаг гэсэн байхгүй. Тэгээд захимаар арилждаг. Энэ болохоор яг худалдаж аваад биетээр ширхэх гэр нь хувьцааг нь худалдаж аваад тэгэл үнэн өсгөөр нь зардаг тийм арилжаа байдаг гэсэн байхгүй. Тэрэн дээр л нэг Mind Solution гэдэг нэг юм VOIS гэдэг тикертэй компани ч юм уу юу ч мэдэхгүй нэг тийм жоох scam талын газрын хувьцааг аваад тэгээд нэг хэд онлоо нэг 14 мөрөн хонлоо. Тэгээд 50% өсөлт хийгээд нэг $770 болгоод тэгээд зарж ирсэн. Тэр бол яг миний хамгийн анхны амжилттай арилжаа гэх юм уу. Ер нь тэр л байна да. Юуны одоо нөгөө дурсамжтай мартагдахгүй арилжаа гэхээр одоо нэг юм санаанд ингээл 2 3 арилжаа ингээд орж иж байгаа байхгүй. Бид нар чинь бол ингээд за day trader-ыг л аваад үзэхэд өдөрт нэг нэлээд одоо орно те scalpel бүр яриад ах юм байхгүй. Тэнгүүд одоо бид нар одоо мэдгүй түүхэнд одоо хичнээн арилжааг нэг execute хийдэ те. Бараг би бол бараг тоож мэдгүй. Ер нь бол аимшигтай тоо гарах байх яг нийт карьерийн туршид хүний хийсэн арилжааны тоо гэдэг. Хотын тоон гарвал те. Тий, тэр тоо бол ер нь бол маш их л гот. Тэгэхэд тэр олон арилжаанаас 2 3 арилжаал орж иж байгаа байхгүй юу. Гэтэ сонин нь ихэвчлэн нэг одоо надад бол орж иж байгаа зөвхөн ерөнхийд нь тайлбарлал нэг арилжаан болохоор нэг юм баг дүнг маш өндөр өсгсөн. Нэг нь болохоор тэрийг одоо яриа гэж бодож байна л да. Юу гэхээр надад айгу тийм эргэлтийн цэг болсон юм. Би ингээ $10,000 цэнэглээд одоо баг 2 жил юм байхгүй. Тэгэд ингээ бүр барсгаа нөгөөтхөө 80% ингээ алдаад 2000 жоохон гарантай хэдэн зуучлаа та 2000 ингээд
За тэгээд тэр үед бол ер нь бол би амар ингээ хэцүү байдалд орж ирсэн юм. Тэр чинь ингээд 10,000 тийч хүм чинь ер нь бол өөрийгөө болцсон гэж бодсон шүү дээ. Амар их бэлдэж байгаа байхгүй тэрэнд чинь. Би ингээд өөрийгөө амар их тасгалжуулж байгаа учраас л тэр чинь нөгөө дахиж инвест хийж бодсон дараа комбек хийж байгаа. Комбек хийсэн. Тэгсэн дахиад хөтөл ингээд тулж ирэхэд яг үнэхээр надад ингээд маш хэцүү байсан. За тэгээд би нэг ингэсэн. Наад зүгээр нэг юм мессеж толгойтор байсан нэг одоо нэг хүндэлж явдаг нэг арилжаасны нэг үг ингээд дөр толгойтор эргэлдээд тэгээ би ингэж шийдсэн. За зүгээр л юу яа. За энэ ям даас ямарч чадахгүй. Би энийг яасан ч таахгүй 2000-ыг. Би энийг эцсийн мөч хүртэл нүлээ. Би хамгийн боломжтой одоогийн одоо юу. Над хэдэн өдөр одоо шаардах юм. Өөрөө өөртөө яалаа. Хэдэн өдөр шаардах нь хамаагүй. Би зүгээр л хүлээн. Тэгээ алтан дээр би дандаа алтан дээр идэг. Тэгээд нэг юм гурвалжин жижиг батарей нэг ингээд 15 минут төрлөө та. Ингээд бүрдчихсэн байхгүй. Тэгээд ингээд дээшээ яг задрах гад. Тэгээд би тэрийг амьдралтаа би тэгж юмыг хүлээж үзээгүй юм. Би миний анхаарал, миний хүлээл төвчээр бүр дээцэгтэй толцсон. Би зүгээр минут секундээр гэхдээ орох гэж яараагүй. Зүгээр л хүлээгээл ингээд хараад тасралтгүй хэдэн цаг ингээд хараас уусан. Тэгээд тэр задартай. Тэгээ би яг нэг pullback-ыг хүлээлгүй шууд орсон байхгүй. Ерөнхийдөө аягүй шулаа явахгүй. Том цагаар атсан сайн явахгүй байна. Шууд задралтан дээр нь ороод. За тэгээд ер нь бол ингээд амар би сайн хөшөрөгдсөн л дээ. Ер нь бол би ингээд хоёр л оролт. За би нэг л баг орохоор гусна. Энд даас шатахгүй гэж л өөртөө л одоо итгүүлээд байгаа юм. Тэгээд пүн дэшээ дэлбэрэл 5,000 чилөө болоод тэнгуут нь эхний өдрөө амар урамшаал за юм за болсон юм. За болно. Одоо сейф зонд орж ийн. Одоо нэг шатна гэж байхгүй. Тэгээд дараа нөгөө тэр нөгөө мажор хөдөлгөөн явуулсан байхгүй. Лагердын одоо нөгөө Европ холбооны лагердын мэдээллийн үеэрээс. Яг мэдээлэл хийгээл яасан чинь алт оноод эхэлдэг байхгүй. Тэн дээр нь тэр уналтын мажор хөдөлгөөнийг бас ингэ бүтээ авчиж байгаа. Тэгээд дундын нэг засвар хөдөлгөөнийг орхиод дараагийн том уналт юм. Ер нь том уналтын араас нэг дахиад том уналт явдсан шүү дээ. А тэр засвар өдрөл хамаагүй байхгүй. Тэр засварын би зүгээр яах вэ? Баланс буцаа барьсан байсан. Дараагийн мажор дээр. Тэр засвар дээр болохоор би скиплээд 17 8 болсон. 18 дараагийн уналтан дээр 10-аас 18 болчих. Тэн дээр би дээд зэргээр нь дахиж хөшүүргийг өмнөх хэдэн өдрөөр нийлүүлснээр ч илүү хөшүүргэж ороод хэлээ нэг 3 4 баг бүхэл батгаар ингээд шууд хийгээд орчиж байгаа байхгүй. За энэ ер нь амар одоо эргэлтийн цэг болсон байхгүй. Ер нь би чадах юм байна. Энэ бол одоо миний мэрэгжил. Одоо үүнээс хойш энэ зугаа, хобби, янз бүрийн спорт уралдаан тэмцээн мөрий байха болсон. Би одоо арилжаач гэж яг өөртөө аягүй тийм хэлэх. Тэр цагаас хойш ер нь баг л хүмүүс би арилжаа гэдэг юм. Урд нь бол ярьдгүй байлаа шүү дээ. Намайг урд нь 5 бүтэн 8 9 жил намайг арилжаа хийдгээ баг 10 хүрэхгүй л хүн мэддэг ус миний ойр тойрны. Би хизээч хүнд арилжаа би яагаад гэвэл ичдэг өөртөө жоос тийм санаа зовдог ус. Би ингэж хэлэх ирэхгүй гэж өөртөө боддог ус учраас хэмж тэгж хэлэхгүй. Амны 6 байдлаар ч хэлэхгүй, өөцөндөө ч ярихгүй. Тэгээ яг саяны хэлсэн учраас хойш энэ бол миний хувьд аюул дурсамжтай. Ер нь майндсетийг ч тэр нь өөрчилсөн. Ямар ч удаа ярьтээ. Би айгүйх ярьчлаа. Айгүй гоё түүх байна. За баярлалаа. Айгүй гоё түүх хаалцсан баярлалаа. Норкагийн хувьд дахиад ингээ гоё өөрийнхөө нэг хамгийн амжилттай тийм. За тийм хэлж. Би ч сая алдаглаа ярьчлаа шүү дээ. Юу яасан юм. Би чинь за тэр болохоор миний нэг анхны баг татан бол байсан юм тий. Тэгмэгтээ би ч нэг гадаад нэг брокер ашигладаг гэсэн. Тэр тухайн чинь моцсон тэр гараагүй. Тэгээд тэгсэн чинь тухайн брокер ингээд сэнэглэж байгаа байхгүй юу. За $100 тавьчих байхад. Тэгээд сэнэглэнгүүтээ тэнчнээс чинь нэг $500 хийгээд за ер нь татаж үзье да гэдэг ингээд татчих байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тухайн брокерийн нэг татаж авах юм нь болохоор ингээд амар сонир заяа. Тэнгүүт ингээд татаж авах түнг $10 татдаг. Зөвхөн $10 заяа. Мэдгүй тэгээд саанд хязгаарлалт зав байсан юм уу. Тэгээд $500 ингээд 10 татчих авах данс руугаа. Тэгээд татаад өргөцсөн. Тэнгүүтээ ажлын 2 3 хоногт орно гэдэг. Тэгээд нэг 2 3 хоногийн дараа чинь өглөө ингээд 7 цаг үед байхаа нэг уцаа ингээд нээлттэй notification тавьсан. Тэгсэн чинь ингээд хамаг хийж мэрчирж байгаа хгүй ингээд $10 чинь нэг тухайн нэг 34,000 одоо хэдэн жил гаргалгаа орсон тий. Хойд надад амар гой санагдсан цэн гээл ингээд баах нэг мөнгө орж ирэл. Тэгээд ер нь бол ингээд баг мөнгө болно гэдэг чинь ер нь иймэрхүү өстой гоё л юм байж тээ гэдэг тухайн өдөр мэдрэмж авч ирсэн. Тэгвэл
хамгийн анхны нөгөө одоо татаа авалт гэх юм уу да. Тэр одоо орлохоор юу хийжсэн бэ? 5 3%. Тиймэрхүү хүмүүс ч болохоор хамгийн анхны ажил хийхээр ингээл дүүдээ ч юм уу, гэр бүлтэй ч юм уу ингэсэн гэл тэгж ярьдаг. Миний хувьд тухайн үед л өөртөө л зарцуулсан багтаа жоохон ч байсан нэг л. Яг тооцноо за тийм сонсон. Үгүй нөө ямар ч сан тэгэл айгуу гоё мэдрэмж аваад тэгэл нэг 200-ын хэрэглээ ч юм уу тэгсгээл. Хамгийн анх гэлээ. Би нөгөө сайн нөгөө ярьсал одоо нөгөө камер асуун санахгүй нэг гэсэн штэ тий. Би ер нь санд ингээд орж ирж ийн л та. Би нэг $100 ингээд цэнэглээд нөгөө сургалтаа за барин 7 ч 2-7 хоног би үгүй цэнэглээл орсон. Тэгээд дабл $200 болгосон байхгүй юу. Тэгээд тэр $100 нь бас зүгээрч мөнгө шээ нөгөө тухайн нөгөө оюутны тал одоо байд юм. Оюутны тал гэж биш бүр атрын 3 дугаар ингэ дээр юм яриад нэ. Оюутны тал гэдэг нөгөө байдаг гэсэн. Би тэгээд хоригдлуулсан юм уу улирлаар навс мэдгүй. Ямарсан оюутны тал дээр авах муурал бас нугалж авч мавдаг шиг байдаг. Ямарсан нэг юм оюутны тал нийлүүлж байгаа би ингээд одоо өөрт байгаа бүх хөрөнгөөр ингээд $100 ингээд арилжаа хийж байгаа. Тэгээд нэг даблтцсан. Нэг удаагүй нэг 7 л гэсэн. Тэгэл миний анхны арилжаа тийм амар амжилттай эхэлсэн. Тэгээ би 100 татчихдаг байхгүй юу. Тэгээд тэр 100-аараа юу яшаа. Нөгөө яг нөгөө тухай нөгөө манай гэрийн угаалгын машин өвдөрцөн. Тэнгүүт нь би ээжтэй угаалгын машин авч өгөөгээд. Одоо тэр нэг $100 таарсан л нэг угаалгын машин авсан багтаа. Нэг $100 ямарсан гэж нэг угаалгын машин авч өгжээсэй ээжтэй. $100 гэхээ чинь оюутны тал гэх чинь тухай чинь бас нэлээд Тэгээ одоо манай ээж нөгөө мөнгө нэмээд ч юм уу тэ мэдэхгүй л байна л да яг тухайд үүсэн. Гэтэ би ямарсан ээж ингээд угаалгын машин авъя гэж нөгөө мөнгөө өгжээсэй. Тэгээд нэг мараачлаа нэг угаалгын машинтай болсон. Яг тэр чинь ингээд яг хэлдэг шүү дээ. тий гоё мэдрэмж юм л байсан. Би анх ингэж боддог гэсэн юм аа. Арилжаа хийгээд ингээд арилжаа хийсэн ашигаараа одоо ингээд дансандаа үлдээгээд ер нь дансан ингээд томруулаад за ер нь бол тэр мөнгнөөс ямар ч тийм одоо мөнгө төгрөг татчих واخгүй ингээд дансаа үүсгэн гэж боддог гэсэн юм. Тэгээд би анхны ашигаараа фанд худалдаж авч ийсэн. Тэгээд тэр данс барыг шатцсан байхад мэдгүй санахгүй. Тэгээд бодсон чинь ер нь бол ингээд би сая нэг бас арилжаа хийдний хүмүүс сонсож байгаа байхгүй. Ер нь бол ингээд бид нар ингээд ашиг хийгээд идэг. Тэнгүүт ингээд ер нь дансанд байгаа мөнгө ингээд битгий ингээд ашиг хийлээ гэж ингээд хэлээ гэж байгаа байхгүй. Тухайн мөнгө ингээд татаж аваад ингээд нэг аяг кофе ч юм уу ингээд өөртөө ингээд зарцуулаад эсвэл гэр бүлийн гишүүтэй ч юм ингээд зарцуулж бидэг авч өгөх нь өөр ингээд би ингээд ашиг хийлээ ингээд өөрийнхөө мөнгөөр ингээд өөртөө зарцуулж байгаа шүү гэдэг мэдрэмжийг аваад улам ингээд бас нөгөө арилжаан дээр ингээд тууштай байх ч юм ингээд мотивац авах бас нөгөө юу болж өгдөг гинэ төлөвлөсөх юм уу. Тэгэхгүй бол ингээд бид нар ингээд мөнгө хийгээд идэг одоо жишээлбэл $100 сэнэглээ 150 болгочлоо те тэгмэт ингээд би ашиг хийчлээ гэж баярлаа шүү дээ. Тэгвэл маргааш нь $50 олчих болно шүү дээ. Тэгэхээр ер нь бол тэгээд хийсэн мөнгө ингээд багц гэн татж аваад ер нь өөртөө зарцуулах нь ер нь бол нэлийн арилжааны урам зориг болд юм байна шүү. Замаас уйлдаг шүү дээ. Манай яг тэр баланс дээр байгаа нэмэгтэй байгаа цэнхэр тэр тоонууд чи яг чиний германд байгаа мөнгө ер нь биш шүү гэж бол сануулдаг. Шарап замаас уу тий. Тийм. Уус нөгөө дансанд ороогүй л болвол тэр чиний мөнгө биш гэдэг бас тийм нэг тэмхүү нэг агуулгатай үг сонсч лээсэн юм байна. Та одоогоор ямар одоо арилжааны арга барил стратеги ерөнхийдөө барьж яаж чинь зарим хүмүүс ч SMC гэж явдаг эсвэл нөгөө price action хараал явдаг ч юм уу тий. Ер нь тэмхүү зүйлээс ярил ер нь ямар хөө зүйлүүд ер нь төлхөө барьж явж байна. За би Богийн арга Ярихаас тий. нөгөө яг би нөгөө аюу энэ дээр аюу хэм ярьж магадгүй болохоор зөв сүүлд нь ярьчих юм гэж бодсон. Яг тэгэхээр энэ чинь одоо арилжааны тий яг хөө нөгөө би нэг аим хөвчлөх гэхээс л эхлээд нөгөө ерөнхийд нэг ярих юм бол арилжааны хувьд аим чухал сэдв байгаад байгаа. Анхлан сургагчдын хувьд ч тэр тий ялангуяа анхлан. Гоё оролт хийчихсэн шүү дээ. Тэгээ би тэрийг ингэ тайлгнчлаа шүү дээ пэйж дээрээ. Ямар ч хуурамч зүйлгүй байхгүй зүгээр л яг ингэж орсон яг ингэж гарсан гэж харуулангууд нөгөө хүмүүс ингээл те иши яг яаж ингэж харж ороод те арга барил те чи яг яаж энийг ингэж барьж аваад те ингээл ороод ирж чатаар ингэж орж ирнэ. Тэнгүүд одоо нөгөө миний хувьд болохоор нөгөө аргачлал
хөндлөнгийн хүн харуул аргачлалгүй гэмээр буюу би ерөөсөө юм line indicator за бүр цаашлал баг суур мэдээний янз бүрийн одоо мэдээний одоо сайтуудаас мэдээч уншдаг. Тэгээд энэ бүгд ер нь хаанаас эхэлсэн гэхээр яг хоо анх зүгээр нэг юм айдиа байсан. Би дэлхийн юм мундаг трейдеруудын яг хүлээн зөвшөөрсөн трейдеруудын номон дээр бичигдсэн болно. Яг бодтоо нөгөө докюментарын дээр үзэхээр тэр хүмүүсийн дэлгэсэн дээр ингээ юм ерөөсөө байхгүй. За өсрээд ганц мөн эврэж. Ерөөсөө юм байхгүй. Тэгээд ингээ нэг түүх домог шиг ярианаа би ч нөгөө айгүй эртний харилцаач юм болохоор нөгөө 8 шарга марга дээр очиж тэнцээч сургалт моголт боддог л шүү дээ. Тэгээ 8 шарга марга дээр очиод ингээ түнхэнтэй сонсоод нэг юм үлгэр домгийн юм ингээл те сирений ирхмээ. Тэгэл нэг юм амар одоо мундаг хүн шүү дээ. Тэгэл ингээл сирений ирхмээ гэсэн нэг аквамен шиг юм баг юм санаанд ороод ингээл юм аюу тийм яг чинь тэнд ингээ хүмүүс бодсон юм үлгэр домгийн ярианууд ингээд цоо яриа. тэгэл ингээд тэр хин ингээл ингүүд амар мундаг гэж бодгаад авч юм уу. Юу график дээр нь юу ч байдгүй гинлээ. Тэр гээл нэг юм үлгэр шиг баг яриа л те. Оо вау. Нүдэнд нь бүх юм харагдсан бах та тэр гээл те. Зүн чин бах та махтаа гэл баг ингээл. Яг гоо эндээс нэг юм айдиа төрсөн юу гэхээр за мундаг харилцаачны график дээр юм байдгүй юм байна. Гээд нэг санд. Тэг би ихлэг хүчилсэн. 3 4 жил хүмүүс аяг хүчилсэн. Би бүгдийг устгаж үзсэн байхгүй. Тэгээ ингээл яг ингээд цэврэн ихэд тэгсэн чинь ойлгодгоо ерөөсөж чаддгүй. Юу ч ойлгохгүй надаа. Ямар ч тийм багцаагүй зүгээр юм чөлөө тунгалт шиг юм болоод би графиктаа ерөөсөө харьцаж чадах ойлоод. Тэгээ ингээд яасан чинь түүхэндээ байгаагүй бүр муу харилцаа гэдэг юу нөө тренд лайн одоо тэрнээсээ дор харилцаа. Тэнгүүд за энэ уус бодлоо мэдчих чадах юм. Хайцсан байжод тэгжсэн чинь аягүй сонирхолтой. Энэ бүгд ингээд аягүй тийм нөгөө натуралны болт юм билээ. Байгалийн чамаараа болдог зүйл юм байлээ л дээ. Удаа яваад ирэнгүүт юмнууд ингээ хасагдаал. Эхлээл Fibonacci згсаалаас гараал араас нь мөн авриж хасагдаал. Тэгээд тренд лайн хасагдаад тэгээд хамгийн ам бүхтэй үлж байгаа зоны нэг юм ганц нэг юм дүгэлж юм шүү дээ. Зон татдаг. Тэр лайн. Гэхдээ тэр бол хэсэм дээр бас нөгөө нүдэн баримжаал харчих юм л да. Зөв би нөгөө нэг ганц зур зурдаг нь нөгөө яг ингээ жоохон наривч шарах гэж зурдаг болохоос. Тэгээд одоо би бас тэр ингээ авах price action. Магадгүй ингээ price action гэж хэлчихгүй ямар алцгаар олон юм ярьд юм гэж хүн бодож магадгүй. Гэхдээ энэний цаад гол нь философи ойлгох хэрэгтэй байхгүй. Price action, Fibonacci те Dow энэ нэг том нэрнүүдийг зүгээр аман дээр хэлэх амархан. Бусдад сургалт орох ч гэсэн амархан энийг бол тий. Эсвэл энийг бол зүгээр одоо нэг 16-тай арилжааны талаараа ганц хоёр хичээл үзсэн хөвгт ярьчихна. Гэвч энийг яг амьдрал дээр буулгаж арилжаа хийж тэрийг мэрэгжлийн төвшөнд оролт гаралтыг тодорхойлж дээрэс нь тэрнүүгээрээ payday хийж чадах хүн гэдэг чинь бас өөр асуудал болж байгаа. Тийм учраас би цаана нь яг юу болдгоо гэдгийг тайлбарлаад байгаа гэсэн. Тэгээ ингээ удаан хугацаанд маш удаан хугацаанд ингээд явсан. Аяанда ингээд бүх юм хасагдаад одоо миний чарт бол ингээд одоо нөгөө naked гэдэг дээ шүү дээ. Яг ингээд хоосон. Тэгээд нүдэнд хамгийн амраараа би ингээд тохируулаад тэгээд арилжаа хийдэг. Яг price action одоо нэгсэндээ түүхийн давталт дээр үндэслэж арилжаа хийж гэсэн үг юм да. Тэгэл харж байгаа л ер нь тэр нөгөө нэг янз бүрийн зурагч нь яг нүдэнд ингээд нэг жоохон буцаагаар төрөөл тэг ингээд хараад за юм. Тэгээд доовоо бариад ерөөдөө доовоо барьчихж байгаа юм. Цаана нь доовоо барьчихж байгаа шүү дээ. Доовоо эвдэгдлээ. Тэгтээ нэг юм лайнд баригдчихгүй байхгүй. Зурхгүй байгаа шалтгаан нь би лайн зурхаар лайнд гол нь баригдаад байгаа байхгүй. Би за одоо ганц нэг юм нэмэлтэлчихье. Яагаад би зурхгүй байгаа нэг өөр нэг шалтгаан. Энэ бүх арилжаач юу н хамаатай. Чи ингээд шорт тренд зурчиж байгаа байхгүй. Алтан дээр. Чи тэрэндээ лонг орч чадах уу? Жишээ нь. Үгүй шүү дээ. Хэцүү. Амар хэцүү байхгүй. Өөрөөгөө сүрээд байгаа байхгүй. Би шорт зурцсан. Би энийг зах зээлийг унна гэдгийг би өөртөө итгүүлсэн. Эндээ бүр энэ бол бүр хүлээлттэй давсан баг итгэл үнэмшлийн асуудал болчиход байгаа байхгүй. Уунаа. Өснө. Чам зүгээр тэнд шорт урах шалтгаан хэрэгтэй шалтгаан үлдчихэд байгаа байхгүй. Шалтгаан биш. Шалтгаан хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Би бол эхлэхдээ яг энийг анзаарсан мөчөөс би болцсон гэсэн үг. За би яг яаж зурсан тэндээ итгээд байгаа юм. Би шорт зурсан бол тэр өдрүүдийн дараагийн айлжаанд дарах дандаа шорт мэдээж лонг орго. Би лонгод харсан бол тэр өдөржингөө тэр 7 өдржингөө лонг орсон байсан. Naked харахын одоо тэр нөгөөнтэй хоосон чарт харахын давуу тал нь нээлээ. Угаасаа юу ч байхгүй. Ямар ч айдиа авахгүй надаа. За зах зээл түр юм байгаа юм байна. Консолд орсон байна. Тренд орсон байна. Тэгвэл трендийг дагаад орчих. Доо өвдөгдөг байна. За нэг товчондоо нэг ийм хүү арга барьлаа гэсэн.
За одоо энийг Бас үзэж байгаа сонирхолтой хүмүүс юм тий. next generation trader-уудаас ярих нь штэ. Онгорчин ингээл чарт юу ч байдгүй. Өглөөс ирээл ингээл эхний 30 минутанд л шийддэг гэсэн. Тэгээ 5 жилээр домог алдсан тий. Тэ. Тэгэл яригддаг байна. Одоо нэг тэр үеч нөгөө яг сайн яг нөгөө мэдээл томс ер нь бол нөгөө тэс нөгөө уулан дээр гарсан нөгөө сүлжээх нөгөө хөдөө байхад нөгөө уулан дээр гарч уцаараа нэг гişил ба. Нэр тоглоом Тийм бүтээч. мэдээлэл аягүй авах. Юусоо ямар ч мэдээлэл байхгүй аягүй харахгүй бүдүүлэг байлаа шүү дээ. Одоо л нөгөө гадны трейдеруудын мэдээлэл чигээр сайн орж ирдэг болчих хүмүүс нөгөө англи хэлгүй бол хиймэл оюу ашиглаад нэг юм ойр зураг мэдээлэл хөрвүүлээд авдаг болцсон. За тэгээ сургалт ямар их байна те. Ингэнгүүт нөгөө намайг хэлж байгаа үе шиг тийм адраматай чаленжтэй биднэрт бол одоо багш олддггүй ч юм одоо шээ тий. Тийм шүү дээ. Хаанаас юунаас юм сурах вэ гэдэг чинь Монгол ноёдтой номч байхгүй ер нь бол зүүсэн материалч байхгүй. тий. Зүгээр л ер нь нөгөө хар зөнгөөр өснө гэдэг шиг ер нь юм болж байгаа. Бас тухайд чинь дата ч айгүй хомос тэгснэ интернет ч айгүй удаан контент ч бага гэхээр бас л Тий шүү дээ. Тэр чинь чихэр мэхэрч байгаагүй шүү дээ. Амар дээр шүү дээ. Чихэр мэхэрч гэдэг гоё гисэл мөнгөний хэдэн мөнгө гэж яриад эхлэв тэгэл заа л болов. Та хэдийн санагдахгүй одоо хүмүүс ингээд манай үед ингээд интернет байхгүйсэн ингээд гар утас байхгүй. Тэмэгт ингээд хүмүүс хэлдэг шүү дээ ингээд таны ч гоё шүү дээ ингээд интернет ингээд одоо AI нэ хөгжсөн ингээд сургууль мурал хамаг юм ингээд нээлттэй ингээд энтэнд байгаад тэр жоохон ингээд дарамттай санагддаг. Надад идэхгүй ингээд тэгтээ би ингээд өөрийгөө жоохон за энэ ингээд хамаг ингээд мэдээлэл ингээд өнгөө байгаад байхад би ингээд чадахгүй шүү дээ гэдэг юм боддог байхгүй. Тэнгүүт хүмүүс ингээд манай юу чинь тийм байсан юм байсан танайх ингээд танайг бол өстой гоё юм аа гэдэг. Юу гэж боддог тэрийг одоо ингээд аль жоохон гадарч байгаа ингээд сонирхолтой шүү дээ. нөгөө хин билетийн нэг хүн ярьжсэн юм аа. За хингүү. Санахгүй. Йоо, гэтээ нөгөө одоо 10 20 жилийн өмнө гэх юм уу да нөгөө сонголт аягүй бага болохоор хүн ямар хүн болох уу гэдэг шийтгэн аягүй амархан болцсон байсан. Харин одоо үед болохоор ингээд мэдээлэл маш их бүх юм чөлөөтэй болцсон чинь хин юу болох нь аягүй нөгөө олон сонголтоос сонголт хийх нь аягүй хэцүү болцсон юм шиг санагдаад байдгийг. Тэгэхээр нэг талаараа мэдээлэлтэй байгаа нь аягүй давуу тал мөртлөө нөгөө талаараа аягүй сул тал болж өгöd байгаа юм шиг санагдаад байна. Тэгэхгүй ингээл яг нэг юм гоё нэг спорт гоё харагдал, нэг арилжааж гоё харагдал. Гэтэ яг үүнд ингээд жоохон удаан хугацаанд ингээд шийд үзсний дараа нөгөө хобби юу эсвэл ингээд цаашаа ингээд мэргэшээд явах уу гэдэг цаг хугацаа өнгөрүүлж ижил мэдхээр болоод байгаа юм. Итлаараа жоохон юм. Яг нь сүүлийн үед ер нь ялангуяа сүүлийн нэг хэдэн жилд сошиал медиа амар хөгжсөн. Тэгээд Stolen Focus гэдэг нэг ном уншиж байсан. Тэрэн дээр болохоор ингээд тухайн үед бидний тархинд ирдэг байсан мэдээлэл айгүй цөөхөн, айгүй товч тодорхой. Тийм учраас тархин дээр ирж байгаа стресс бага. Харин одоо болохоор өдөр тутамдаа ингээд ямар нэгэн байдлаар ингээд маркетингийн ч юм уу, байгууллагын сурчлагын ч юм уу, сошиал медиад ч юм уу асар их мэдээлэл авдаг болсон. Тэгээд тархи тэр болгоныг ерөнхийдөө асахгүй тодорхой хэмжээнд боловсруулад ингээд ачаалж идэг гэсэн гинэ. Тэгээд тэрний одоо ямар хамгийн одоо асуудалтай сөрөг үр дагавар нь болохоор ингээд хүмүүс төвлөрч чадхаа болсон. Ингээд зүгээр ингээд юу ч хийхгүй ингээд зүгээр юм бодоол нэг за боли нэг 5 минут суухад хүртэл хэцүү болсон байгаа. Тэр бол аюу асуудалтай л санагдаж байгаа. Бусдаар бол тэгээд хувь хүн яаж хүлээж авахаас шалтгаалаад мэдээлэл ихтэй байна те дэлхийн соёл урлаг бүх юмтай хамт ингээд байна гэдг нь мэдээж давуу талтай гоё зүйл гэж боддог. Тэгээ тэр их мэдээллийн урсгалаас чи өөрийгөө яаж хамгаалах уу те тэрний л асуудал гэж л боддог. За миний арга барил гэх юм бол ер нь бол маш энгийн хэрэг нь бол хүн хараад ойлгочдөг. Гэхдээ одоо стратеги арга барил гэдэг чинь ингээд чарт дээр ингээд олон янз ингээд сурж мураад ингээд төвс гоё харагдах юм шиг байхгүй. Ер нь бол стратеги гэдэг чинь болохоор тухайн хүн ингээд тухайн арилжаа нэгээд ямар нэг дүн шинжилгээ гаргах юм уу та. Тэрэн дээр ингээд хизээ хаана ингээд стоп лосс авах уу, хаана ингээд типиг авах уу. За тэгээд арилжаа ингээд жоохон буруудах юм бол би ингээд хаана ингээд арилжаага ингээд талсан зогсоох гэдэг юм бол мэдж байгаа тохиолдолд тэргээр ер нь бол арга барил гэж хэлдэг байхгүй. Тэрнээс ингээд арга барилгын ингээд төвс юм хайгаад одоо нэг хүн ингээд төвс одоо мундаг арилжаач юм байлаа гингүүтээ тэр хүнийх ингээд арга барил ингээд авах гэдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол би стратеги гэдэг зүйлийг тэгж боддог. За би өөрөө болохоор жоо паттерн сүртэй. Тэгээд support resistance, за тэгээд довын онолыг ер нь 3 одоо main зүйл гэж үздэг. За тэгээд давхар одоо баталгаа болгоод Fibonacci тэгээд volume profile гэдэг зүйлүүдийг ашиглаад тэгээд арилжаан дээр ашиглаж байгаа. Volume profile-ыг болохоор би саяхан мэдсэн юм аа. Тэгээд нижүү трейдер энэ нөгөө BB гэдэг ашигладаг шүү дээ. Тэрнэр бол ер нь бол volume profile гэдэг зүйлийг за ер нь бол ингээд тухайн одоо зон дээр ингээд volume их байгаад ах юм бол за өмнө ингээд арилжаалагдсан ер нь сонирхолтой бүс буюу өмнө ингээд арилжаалагдсан
одоо хүмүүс ингээд тухайн зоонд ер нь бол олон ярилцаа хийсэн байна гэдэг ингээд одоо ер нь зааж өгдөг. Тэгэхээр ер нь бол тэрийг бас ярилцаан дээр давхар баталгаа болгоод ер нь бол ингээд хөгжүүлээд улам сайжруулаад явж байгаа гэсэн үг. Тэгээ ер нь бол индикатор бол нэг ашигладаг. За тэгээд мэдээ бол нэг харддаг ер нь бол дандаа ер нь техник шинжилгээ хийгээд тэгээд төлөвлөгөөнүүдээ гаргаад тэгээд төлөвлөгөөний хадагуул явдаг. Ер нь шинэ арга барилыг ер нь туршдаггүй эсвэл ингээ нөгөө яг цав хугацааны ирэхээр ингээд турааж авч гин үү? Эсвэл одоо нөгөө тий. Би ярьчихгүй. Би ер нь бол арга барил нэг ер нь бол яг бусад арга барилыг туршиж үзье ер нь боддог шүү дээ. Ер нь бол хүн ингэ мэдих тусмаа ингээд тэрнэр ингээ орогдоод ингээд нэг арга барил сурснаа тэр нь ингээд лонг харагдаад ч юм уу ингээд тэгэнгүүтээ өөрийнхөө арга барил ингээд шорт харагдаад байдаг ч юм уу. Тэгэнгүүтээ ингээд их юм мэдих тусмаа жоохон ингээд төвхтэй болж эхэлдэг. Талигач ирмэ трейдерийн хэлсэн үг гэдэг шүү дээ. Өөр ингээд төвхтэй зах зээлийг ингээд төвхтэй болгож яах юм бэ? Ингэнээр л байлгаад энгийн байлгахыг бодооч гэдэг дээ шүү дээ. Тэгэхээр ер нь бол бусад арга барилыг сурыг гэж ер нь боддог. Ягаад тэгэхээр өөрийнхөө стратеги, өөрийнхөө арга барил дээр ер нь бол гайг барилжаануудаа хийгээд ихтэй явж байгаа болохоор нэг тэгж боддоггүй. Тийм л та. За ерөнхийдөө арга барилын хувьд бол бас яг хонгортой адилхан амар төвхтэй амар хэцүү тийм нууц зүйлийг олоод тэгээд тэрнгээрээ арилжаад яаж байгаа арилжаад тэр нь амжилттай болдог гэж боддгоо. Ер нь аль болохоор л энгийн ингээд харахад л ойлгомжтой ингээл яг л тийм гоё clear тунгалаг байх дуртай. Арга барилын хувьд бол бас ерөнхийдөө дээх их юм ашигладаг. Яг нэг key level-үүдээ харна тэгэл доовоо хараад арилжаал явдаг л та. Тэгээ price action талтаа гэсэн. Одоо нөгөө миний ч нэг удаа хэлсэн гэж байна шүү дээ. Тэнгүүд тодорхой үйл ах л та энэ бол хайдаг тий. Тэгээ нөгөө дэргэд минь байж хайр минь гэдэг дуу шиг тий. Ер нь гэр бүлийн амьдралтай төстэй юм уу? Амар их болцдог шүү дээ хүн чинь. Sorry. Хүн ингээ их болцдог тий. За энэ одоо нөгөө ханиал хайгаад шүү насны ханаа. Тэрнтэй адилхан болцол дейтлэл ингээл яваал үерхэл тэгж жагаад нэг одоо насны энэ хүнтэй би ингээд амьдралаа хуваалцнаа. Бүх юмаа хуваалцах чадна гэсэн үнэ олдог. Яг үүнтэй адилхан индикатор янз бүрийн техник шинжилгээ өөрт тохирох тэрэг арга барил. Ингээ хайж дагаал дейтлэл нэг индикатортай дейтлэл маргааш нэг Fibonacci ч үзээл тэ. Ингэж явсаар хагаад нэлээд хэсэг хугацаанд дараагаар ер нь бол нөгөө ханш өөрөө яг нөгөө price өөрөө ер нь бол өөрийгөө илэрхийлэл байгаа юм билээ л дээ. Яг өөрийгөө. Бид нар ч болохоор анх болохоор нөгөө арга барил гэдэг чинь тэгэхэд агч шиг байгаа юм. Зургаар ярих юм бол тэр ханшийг нэг юм тайлбарлах гэж үздэг гоо. Price-ийг. Тэгээд дараа нь би зүгээр миний хувьд бол ямар дүгэлдмэрс гэхээр уг нь бол энийг заавал тайлбарлах гэж яагаад үзээгүй. Би яагаад энэ price-тай өөртөө нь яриаг юм бэ те. Яагаад би энэ price-тай өөртөө жоох анхаарал хандуулаагүй юм бэ. Тэгээд энэ ч яг нэг амар бодол бяцлагж байгаач нэг болчоогүй л те. Нөгөө сайн номнуудын санаан дээрээс үндэслээд чи яагаад price-ийг харахгүй байгаа юм бэ гэдэг асуулт тавигдангууд нэрээ өөртөө тавьж үзээд тэгээ буцаагаал нөгөө ерөнхийдөө нөгөө price action гэдэг одоо саяны хийсэн price action харгацлал гэдэг болж одоо ер нь одоо нөгөө хүмүүсийн price action ашиглаж байгаа гэдэг чинь бол ханшийг өөртөө л харьцуулаад байгаа гэсэн үг шүү дээ. Яг өөртөө нь зөвхөн ингээд өөрөөр нь харж зөвхөн ингэж ажиллаж байгаа гэсэн үг байна. Өглөө орж ил. За дараа ууртай байна да гэл ер нь нэг тиймэрхүү тал юм. Наач ихтэй ямар гоё жишээ болчихв тий. Price action дээр. Гэтэ ерөнхий яг одоо ингэ хонгор тэгээл чинь би одоо ингэ шинэ юм гарч ирэнгүүт ингэ сонирхоо судалдаг гэхлээр яг онцгойг аялах. Sorry. Нэрээ би саяны юунд жоохон гүйт хариулсангүй. Сая харин жоохон тийм ингэж шүү нөгөө нэг ийм утгаар хэлсэн шүү. Би ингэснээр ямар нэг юм шинэ юмд хаалт тавьдаг гэдэг утгаар илэрхийлэхгүй байгаа байхгүй юу? Зүгээр ингээд би болцсон. Price action битээр хахад энэ насыг туулна гэж хэлэхгүй шүү. Зүгээр нөгөө миний хэлж байгаа яг техник аргачлалын тухайд болохоор хааш өөрөө аягүй сайн илэрхийлэгч юм байна гэдгийг би хувьдаа тэгж миний хувьд тэгж дүнсэн учраас зарим хүний хувьд тэр Fibonacci одоо trend line тийм байгаа. Тэгээд тэр хүндээ тохирч байгаа. Тэгээд тэргээр мөнгө олж байгаа байх. Зүгээр надад бол энэ болж байна. Миний амьдралын хэмнэл, миний амьсгал бүрт энэ таарч байна. Тэгэхээр би энийг бол ашиглаж байна. Зүгээр оюун ухаан бол нээлттэй байлгана. Би суралцсан. Яг үнэхээр би альжээгээд 1 жил болж байгаа нэж би суралцсан. Тэр хүний үгийг сонсдог. Ингээл хадлаа аамаа бацаа байгаа мэддэг гэдэггүй би. Би сонсдог. Би маш сайн сонсдог. Яг тэгэхээр миний амьдралын философи юм тийм. Би
зүгээр гудамжинд таарсан хүнээс ч би сургамж авъя гэж боддог. Надад зүгээр нэг санаандгүй тохиолдол нэг юм хэлсэн байлаа. Би тийм нэг аюу юм бодогддог байхгүй. Тэ? Нэг зүгээр нэг их чавжсэн ингээл нэг юм хэлдэг, нэг юм мэдэхгүй нэг юм хинт тэ нэг амьдралын хинт мэдэхгүй надад нэг юм хэлээд байгаа юм санагдаад байхгүй. Тэгэл би тэр ингээд ер нь ингээд нээлттэй хандаал тэ. Ер нь нэг жоохон сэргэг шин мэдлэг мэдээлэл тэ. Өөрөөсөө залуу дүү хүн байсан ч гэсэн би тэр хүнээс нэг юм сураад тэ. А буцаад би бас тэр хүнд мэддэг юм а хэлнэ. Тэгэхээр мэдлэгийг нөгөө аргаслалыг шин аргаслалын эрэлт биш. А ер нь бол гэхдээ шин мэдлэгт бол айгүй нээлттэй ханддаг шүү. А тэрнүүрээ би янз бүрийн аргачлал хайж байгаа нэг ч юм уу тий илүү сайжруулах гэж байгаа нэг price action-ы магадгүй юмтай хослуулаад сайжруулах явах гэж байгаа нэг ч гэсэн би үүсэхгүй. Бүх юм нээлттэй байдаг шүү. Тэгэхээр тийм шүү. За миний хувьд болохоор янз бүрийн одоо шинэ зүйлсүүд одоо өөр арилждаг хүмүүс одоо би одоо ингэж арилждаг гэж надад тайлбарлаж өгч мөгөөл тэгээ smart money concept ч юм уу тэ ингээл шин юмнуудыг бол бүгднгийн л яг үздэг. Тийм үү анда яагаад ингэж байгаа? Яагаад ингэ? Чиний хард тэгвэл ингэсэн бол яах вэ маах вэ гэл. Ер нь айгүй нээлттэй л байдаг. Тэгээ уусаа ер нь айгүй сонирхолтой байдаг тэр бүхэн. Тэгээ яагаад тэгэхээр бас нэг цаад агуулга нэг цаад үндсэн юм нь бүгдээрээ л яг л нэг адилхан зүйлийг л нэг арай өөрөөр тайлбарлаад байгаа юм шиг санагддаг учраас. Тэгээ ерөнхийдөө л яг зарим нь огтлцдог таардаг ч юм уу. Цаад утга санаа агуулга нь бол ерөнхийдөө адилхан байх ч юм уу. Тийм байдаг учраас ер нь сонирхож судалдаг. Тэгвэл тайтын хувьд яг ингээд амжилттай арилжаа гэвэл юу хэлэх вэ? Тодорхойлвол амжилттай арилжаа гэж яг ямар арилжаа хэлэх вэ гэдэг ч юу? тийм. За хамгийн ихэнд бол мэдээж хэрэг эрсдлээ урьдчилан тооцоолсон. За мөн ашигынхаа хэмжээг ч гэсэн тодорхой хэмжээд урьдчилан тооцоолсон. За тэгээ өөрийнхөө дааж чадах хэмжээгээр рисклээд орсон. Тэгээд яг төлөвлөгөөнийхөө дагуу execute хийж чадсан тийм арилжааг л амжилттай арилжаа гэж бодож байна. За ер нь бол нэг амжилттай арилжаа хэрэг нь бол дандаа нэг тийм ашиг олцсон ч юм уу тийм ингээл мөнгө татцсан ч юм уу тийм арилжааг нь бол төсөөлөх гээд байдаг. Ер нь саяны нөгөө зөвхөн хэлснээр ер нь амжилттай трейд гэдэг чинь ерөнхийдөө өөрийнхөө арга барил, өөрийнхөө стратегид баригдаад за тэгээд өөрийнхөө дөрмийнхаа дагуу арилжаанд ороод за тухайн арилжаан ер нь бол за брейк юм болсон ч гэсэн стоп лосс болсон ч гэсэн за би энэ арилжаанд орохдоо ер нь бол дансныхаа одоо ингээд 1-2% эрсдүүлж орсон шүү. За тэгээд стоп лосс ингээл яг байршуулсан газартаа байршуулад ингээд стоп лосс зөөгөөгүй шүү гэдэг яг өөрийнхөө дөрмийг ингээд баримтлаад орсон арилжааг бол ер нь бол яг амжилттай арилжаа гэж хэлэх юм зүг байна. Миний бодлоор. Сайн арилжааг дуутахаар хэлж байна уу? Ер нь хүмүүс нэг л амжилттай арилжаа чинь амжилттай арилжаа гэж тэгж ярьдэн штэ. Тий, ер нь бол одоо нөгөө яг өөрийнхөө л өөртөө яг үнцээр хийсэн арилжаанууд л юу н айгу миний бодлоор яг сайн арилж яг нь үр дүн мөнгө алдсан олч болохоор нөгөө үр дүн болчиход байгаа шүү дээ. Тэ. Муу үйл явцаар азар гэсэн үг тий. Сайн үр дүн төрж болно болох байх. Мууч үр дүн төрж болно. Тэгэхээр миний хувьд болохоор үйл явц нь муу байгаад нэг азар нэг хэдэн мянган доллар болсон. Энэ бол миний бодлоор амжилтгүй байх. Эсвэргээрээ би амар сайн яг хийх юм хийцэн. Яг одоо гарч надад нэг тухайд нэг юм дасгал хийх ч юм тийм дисциплинөө бариад магадгүй би өөрөөсөө хийх бүх юмаа хийгээд маркетинг тэр өдөр үнэхээр ойлгоогүй чадаагүй те миний таамаглал ингээд таг буруу байсан бол тэгэл тэр би яг өөрийнхөө хэмжээнд чадхаа хийсэн. Тэгээ тэр магадгүй амжилттай. Ядчил аим санаа мөр гэдэг юм уу? За би юмсан. Тэгэхгүй тэнэгч жаад мөнгө алдчихвал тэнэг өгөхгүй. Морчихгүй. Яг өөрийнхөө зүгээс бүх юмаа хийчихээр за яах вэ? Тэг маргааш гэж байгаа юм даа л гэдэг. Айгу тайван юм чинь. Алдагдлаач гэсэн нөгөө айгу гоёор хүлээж авч чаддаг тий. Тэг үйл явцаа л нөгөө гол нь өөрийнхөө л зүгээс бүх юмаа хийцэн учраас яг санаа мөр. Харамсна. Хаяных тэр нэг гоё санаа гараад ирсэн шүү дээ. Нэг азар олсон мөнгө гэдэг ингээд маржин шахалч юм. Мэдэн дээр ороод ингээд насаа нугалчдээ шүү дээ. Яг энэ дээр яг тэгж нэг мэдэн дээр ороод ч юм ингээл маржин шахаад ингээд арилжаа хийгээд ашиг хийх хүмүүс байдаг л баг. Гэхдээ яг миний бодлоор их юм бол одоо бид нар ямар нэгэн одоо мэдэн дээр ч юм уу те ингээд маржин тулгаад ингээд дансаа хитэн нугалчлаа шүү дээ. Тэр нь ер нь бол ингээд ирээдүйд ингээд бодоход бас нөгөө нэлээд одоо хор нөлөөтэй байдаг юм байлээ. Тэгэнгүүтээ ингээд бид нар $100 ингээд 200 болгочихгоотаа дараа нь ингээд тэрийг ингээд бодоод идэх байхгүй. За ер нь бол би ингэж хийсэн юм чи ингээд
дараа нь ингээд $1000 ч юм уу ингээд том данстай байх тэрийг ингээд хийх гэдэг юм бэлээ. Тэгэхээр одоо хүний нөгөө даалт хомсор нөлөөлдөг гэх юм уу? Тэрийг ч нөгөө яг азар олсон ч юм уу тэгэж одоо Аз төрсэн арилжаа бол ер нь ирээдүйд нэлээд хор хөнөөлтөй байд юм шүү. Надад бас нэг тохиолдчихсан. Би бас нөгөө ингээд хаяада ингээд баг дансыг сэнэглээд нөгөө маржин шахдаг байхгүй юу? Ер нь баг данс шүү. Нэлээд ер нь бол 100-аас доош мөр ч юм уу те. Тэгэнгүүтээ тэрийг одоо би хит нугуулчингуудаа дараа нь хэрэгэд шууд шатаачдаг. Ер нь бол би ингээд маржин тургаад ер нь бол ашиг хийж ер нь бол баг байгаагүй. Тэрийг ингээд дараа нь шатаачдаг байхгүй. Тийм. Наац нэрээ санаа чинь нэг бас юм санд оруулж байна. Бас нэг бодогдоод юм байхгүй юу? Одоо чи яг гоё ингээ сая хүмүүс арилжаачдад яг гоёг цаана юу болдгийг хэлчихэж шин. Үнээр нь өсдөг. Тэ эцсийн дүндээ шатчихдаг. Ийм богино хугацааны ийм ритмтэй арилжаанууд бол бүүмис арилжаанууд буцаа шатчихдаг те. Энэ дээр ер нь нэг бас хүмүүст нөгөө ялангуяа нөгөө арилжаа гэдэг удаагүй хүмүүст ямар мессеж одоо хүрмээр байгаа гэхээр одоо нэг юм яг үнэ хэлэхэд юм гадар юм нэг юм Facebook, Instagram нэг юм тренд болдог видеонууд байна. Viral болдог арилжаач сонирхдаг хүмүүс нь. За 100-аас $1000 цэнэглэж байгаа юм. Тэгэл зогсоо зөвгөө ингээд шахаал задгаа юм лотоор ингээд зүгээр давхарлаад ингээд болдог тийч тий бүр $1 юу хээр. За яг хуу тэр нь real bag демо биш одоо real юм шиг байгаа ингээд нэг шилжүүлж мэлжүүлээд real-ийг харуулдаг шүү. Энэ өөрөө маркет одоо энэ индастрид өөрөө амар буруу мессеж өгдөг байхгүй юу? Миний бодлоор. Арилжааны яг үндсэн ухтгуунаас бүр хазаасан маш буруу мессеж өгдөг байхгүй юу? Оо окей. Чам $100 байгаа юу? $300 байгаа юу? Тэ? Тэнэгэл тэ? All-in гэдэг нэг видеонд явааддаг шүү дээ тий. All-in salary full margin гэдэг тэр шиг Монгол тренд баг болоод байгаа байхгүй юу? Монголчууд ингээд тий ингээл ямар тэгээд яаж ч ингэ шүтээд байгаа байхгүй хүмүүс тэрийг. За би ингээд яг ингэ хийхээр баг ингээд баг хүний хэлцгээ. Гэтэ ер нь бол sorry гэтэ ер нь гадаад Монголд team тренд байна. Гэтэ энэ өөрөө маркетинг ямар амар алж хүмүүсийг цаанаа тий хандлт нэг 100000 үзэлт авахын төлөө цаанаа 100 хүний хэдэн зуун одоо нийлбэрээр бол хэдэн зуун 100000 одоо 100000 хэдэн 100,000 доллар одоо рискэлж тэр хүмүүсийг хохироож байгааг ухамсарлах хэрэгтэй юм шиг санагдаад байна. Яг үнэ би өөрөө бол тийм яг би нэг тийм юм бичтгүүлдэг. Гэхдээ зүгээр энэ дашрамд хэлэхэд зүгээр айгүй бохомтой бис амар эмоц гаргацсан уу. Бүр уур ааш. Бүр ингэж над руу харж байгаа зүгээр. Тэгсэн чинь яг цаана яг маржин шахдаг хүн байгаад баг. Жижигэн зэглээ. Үүдсэн тий. Сая хэллээ шүү дээ нөгөө. Угаасаа тэгээд эцсийн дүндээ ингэ болдог шүү. Ингээд тогтвортой. Яг хоо энэний цаана бол зүгээр бид нар бол нэг тогтвортой юм байна. Ер нь тий. Доктортой орлого, доктортой бизнес гэдэг утгаар нэг юм мөнгө авдаг тэр юу гэнэ. Гэхдээ энэ дээр яг хуу маржин шахаад ингээд мөнгө олж штэ болж штэ ингээд юу яриад байгаа юм гэж хэлж магадгүй. Гэхдээ энэ чинь урт хугацаанд шүү. Урт хугацаанд ингээд дараа нь тэр үлждэг байхгүй юу? За би ингээд $100 ингээд угалсан юм чинь тэгэл за нэг үзчихэл та гэх тээ. Ер нь тэр урт хугацаанд ер нь бол нэлээд хор хөнөөлтэй байдаг шүү ер нь. Манай нэг найз ингээд яг чи арилжаа хийхэд ашиглах нь яах вэ? Гол нь ингээд чийсэн яг сарын дараа юм уу чи хэдэн үе нэмэгтэй гарч байгаа. Тэгвэл тийш амжилттай арилжаа гэж надад хэлчихсэн байна. Тэгээд за ер нь урт хугацаанд нэмэгтэй л ах нь чухал юм байна гэд яг тэгж бодож ирсэн. Яг нэг асуудал байл та. Ингээд дисциплин бариад ингээд нэг за сардаа нэг 5-6% ашигтай гараад ингээд яваад байгаа. Тэр нь бол аюу амжилттай зөв зүйл ер нь хөрөнгө оруулалтын хувьд ч гэсэн ингээд жилдээ ч одоо ер нь 30-40% өснө гэдэг чинь аюу өндөр дүн байхгүй. Гэхдээ гол нь арилжаа хийж байгаа хүмүүс тэр хэмжээний капитал байхгүй. Тийм учраас тэг яг нэг $1000 те нэг сардаа нэг $30-40 ашиг хийгээ явна гэхэлэр бас юу байгаад байж магадгүй. Тийм учраас бас тийм өндөр эрсдэлтэй зүйлүүд хийдэг байж магадгүй гэж би боддог. Гэхдээ тиймэрхүү нөхцөл байдалтай байгаа хүмүүс бол одоогийн энэ prop фирмууд те фандинг платформуудыг ашиглаад ер нь арилжаа хийгээд явбал айгу тэр асуудлыг ер нь нэгтлийн гаргалгаа тийм байдаг шүү. Prop юм дээр фанд ер нь айгу өндөр боломж гэж боддог. Ер нь нэг яг саяны prop фирмийн санаа ер нь бол анх би ерөөсөө нэг оошоодгүй нэг баг яг нэг scam гэж боддог юм байна. Гэжсэн аа. Яг өөрөө нөгөө амжилтаа ингээд даваад яг ингээд мөнгө төрөө ингээд нилээд ингээд татч үзээд энэ үуч итгэж жоо. Яг үнэн мөнгөтэй батгаж байгаа бол ялангуяа нөгөө ямар үед яг нэмэртэй байдаг вэ гэхээр том мөнгөтэй харьцаж үзээгүй яг нэмэртэй байдаг. Чинь нөгөө насаараа $1000 төр арилжаа хийсэн хүн байлаа гэж чинь
яг бодитоор нэг 10 20 мянга төгрөг хийчихсэн шүү дээ. Наач. Тэний он проф фирм дээр гэсэн хамаагүй нэг 5 10 хүртэл тэнцдэг лөө баг нүүдэр нэг дэнчин маягийн мөнгөн те 5 хүртэл тэнцдэг Тийм, санагдав. ер нь тэр хавцаалах та. Тийм. За нэг 100,000 100,000-аас нэг 500 доллар доллар тий. тий. За яг хөдөлгөөнч нөгөө яг бодцоор нэг 10 калла ер нь бол нөгөө нэг риск хүлээх боломж гэдэг. Тэгэхээр 10к яг бодит мөнгийг би 500 доллараар авчиж чинь гэдэг чинь бол айгүй дажгүй 8 байхгүй юу? Энэ бол тийм 500 дабл одоо нөгөө 20 нугалж яснаас 10к-аас дахиж 10-ыг гаргана гэдэг бол арай бодиттой. Тэгээд шүүн арай 50 үзэж магадгүй. Дээрээс нь том мөнгөөр өсч үзээгүй нь бол шууд өөрөөсөө ингэж 10,000 долларыг цэнгэлж орсноос тэгэл хоёулаа проф фирм бол ер нь штэ. проф фирм бол ер нь айгүй ер нь бол тийм зүгээр ер нь айгүй сайн. Тэгэхэд гоё сэдв гарч ирлээ шүү. Гэтэ prop firm дээр ингэдэм байлаа. Надад ер нь яг prop firm-ийн давуу тал гэх юм бол за мэдээж нэгдүгээр нь өөрт нь байхгүй хөрөнгөөр арилжиж байгаа шүү дээ. Ингээд одоо 300,000 доллар хамгийн максимум дээр нь бол ихэд 300,000 доллар гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөөрт нь байхгүй мөнгөөр ингээд арилжаа хийж байгаа нь давуу тал. За хоёрдугаар гэх юм бол одоо ингээд prop firm-ийн арилжаа хийж эхэлсэн хүн ер нь нөгөө дараа нь ингээд өөрийнхөө хувийн дан дээр ч юм уу арилжаа хийх жоохон дүрмээ бариад ер нь дүрмтэй болд юм байлаа. Би одоо жишээ нь өмнө ингээд өөрийнхөө хувийн дансаар арилжаа хийх тэр дүрм мөрөнгө гэж юусэн мэддэггүй. За дансныхаа ингээд нэгээс 2% риск нэмжээч мэдхгүй ер нь ингээд шууд ингээд лотороо ингээд нэг таарс лотоор ингээд дарж мараад ингээд шалгаж мадаа гэдэг байхгүй. Тэгээд prop firm-ээр арилжаа хийгээд тэгээд сурсан юм гэвэл ер нь бол би нэг за ер нь бол дансныхаа нийт балансныхаа нэг 2-3% нь хэтрүүлж болдоггүй юм байна. За тэгээд өөрийн гэсэн дүрмтэй байх хэрэгтэй юм байна гэдэг ер нь бол тэр зүйлийг сурж ирэх юм уу. Ер нь бол нэлээд давуу талтай. Тэгэхээр болж игэл нөгөө prop firm дээр арилжаа хийгээд үзвэл тэгэл ийм давуу талтай байдаг юм шүү. Ер нь нэг үзэстэй тий. Яг тэрүүгээр нөгөө нэг өчөөгөө амар олон жил ярьж хийх гэсэн бол тухайн асуудал. Гэхдээ ер нь бол нэг миний бодлоор бас саний ярианд дунд ч гэсэн юм цаанаа нийлцгээд ч тий. Ер нь хүн бол арилжаач хүн бол prop firmтэй ямар нэг тий тэр нэг ямар нэг prop firmтэй түрүүн юм харьцаж үзэх хэрэгтэй байна. Тайдээс бас нэг асуумаар санагдсан зүйл нь ингээд арилжаа хийгээд тайд яг ямар боломжууд нэгдсэн бэ? Яг хамгийн гол зүйл нь болохоор ерөнхий ингээл яг сонголт байсан л да. Их сургууль төгсөөл яаж амьдрах вэ? Ямар ажил мэргэжилтэй болох вэ гэл. Тэр нуглаан дээр ерөнхийдөө бас яг ажилд ороод өглөө 9-оос нэг 5-6 цаг хүртэл ажилладаг нэг тим ингээд нэгэн хэвийн баригдмал нэг тим нөхцөл байдлаас одоо арай өөр боломжийг гаргаж өгсөн гэх юм уу. Одоо яг шүн мөн суугаад ингээд нойргүй моргүй байх нэг тиймэрхүү үед байгаа ч гэсэн би ингээд заавалчгүй ингээд за маргааш өглөө ажилтаа да эрт унтандаа гэл ямар ч байсан нэг тийм зүйл байхгүйгээр тодорхой хэмжээнд ирэх чөлөөтэй өөрийнхөө амьдрах тийм боломжийг л олгодог та. Тий нөгөө боломж гэхэр бас над нөгөө айгу миний бас бодож явдаг юм л та. Арилжаа хэрвээ би арилжаа хийгээгүй бол яах вэ? Тэр өдөр надад сургалтыг тэр танилцуулсан хүн магадгүй унтаа зүсэрсэн бол би тэр өдөр зүгээр л арай эрт гэрээ хичээлээс эрт тараа авчихсан бол яах вэ? Зүгээр тэгж хаяа бодогдтыг. Butterfly effect нэг кино байдаг та. Тэрнтэй адилхан ганцхан тэр өдрийг алгасаад магадгүй би арилжаатай танилцахгүй. Шал өөр газар банкнд ч юм уу мэргэжлэр ажиллаад явж байгаа ч эсвэл гадаад мэдээлэл аваад сурч байсан ч магадгүй. Эсвэл шал өөр ажил хийцэн. Би арилжаанд айгүй нөгөө нэг бас талархалтай хандтыг арилжаанд орсноор надад өөр мэргэжлэр явснаас илүү хизээч би сонирхгүй байсан салбаруудыг надад сонирхуулсан. Өөрийгөө таних тал дээр. Би зөвхөн арилжаанаас олж сэтгэл зүй гэдэг юм. Энэ бол хүний эрүүл мэнд эргэтэн юм байна. Энэ бол би банкер хийсэн бол маркетинг менежер хийсэн бол би нэг магадгүй судлахгүйсэн. Арилжаа хийсэн учраас би сэтгэл зүй гэдэг юм судалсан. Энэ бол миний бүр юм эргэтний нэг бүр биеийн эргэтэн юм байна. Бие юу мөртлөө биетэй зүйл юм байна. Хоёрдугаарт энэ дотоод ухамсар тий энэ ер нь нэг баг амьдралын утга учир тал руугаа буюу үүнээс олж би одоо нөгөө бодны философиг аяг судалж эхэлсэн байхгүй юу. Ер нь аяг шашин судалсан юм аа. Христ нөө хуучин гэрэгч гэсэн уншиж үзээд Монгол орчуулгын Дармападаг уншиж үзээд одоо бодны нөгөө үндсэн философи. Тэгээд явж ирсэн Дармапада дээр яг бурхны нөгөө өөрийнх нь сургаал гэж үздэг. Дармапада дээр бууж байгаа байхгүй юу. Тэгээд бурхан багшийн сургаалыг ингээд уншиж байсан чинь одоо нөгөө аягүй нөгөө зам тодорхой болж гисэн. Буцаад нөгөө яг саяныхаа хэлэхэд би өөр ажил хийж исэн бол Дармападаг сөхөж үзэхгүй байсан. Тэр бол би өөрөө гадарлаад байна. Тэгэл өөр юм хийгээл ингээл хорвоогийн нэг чимээ шууган донд ингээ асраад өөрөө явчих байсан баг. Арилжаа. Надад энэ бол ганцаараа байдаг ажил.
Яг компьютер битээр үлддэг. Өрөөнд хинч байхгүй. Ихэвчлэн те. Яг энэ мөчөд энэ ганцаараа байх мөчөд чинь хүн аюух нэг юм бодогдоод те. Энэ хүлээлтийн хоромд өөрөө хүн ямар нэг юм бодоол ингээд юм эргцүүлээд байгаа байхгүй бэ? Арилжааны моментыг хүлээж авах та. Тэгэнгүүт чинь одоо нөгөө нэг буцаад одоо энэ юм амьдрал би яг юуны төлөө нэрээ ингэ хүлээгээд байгаа лээ. Би нарилжаа хийгээд яг юунд төрөх гээд байгаа юм. За сая доллар зорж байгаа юм. Тэр сая доллараа яг юу хийх гээд байгаа юм бэ? Би яг хүнд гайхуулах гээд байгаа илүү энийг амьдралдаа хэрэглэх гээд байна уу? Өнөөдөр надад 10,000 доллар нь хэрэгтэй юм уу? Эсвэл мөрөөдлийн миний хязгаарч тансанд орохгүй гэж магадгүй 10 сая доллар хэрэгтэй юм уу? Ингээл нэг бодож бяцлаад байгаа буцаад би яг өөрөө ирэхгүй нэг бодны философи руу аяг татагдаад ингээд уншаад энэ маань буцаад нөгөө хувь хүн талаас ч тэр ер нь амьдралыг харах өнцөг талаас тэр аяг их юм задлаа тий. Тэгээд өөрийгөө амар таньсан. Тэгэхээр яг арилжаа яг мөнгө санхүү гэхээс илүү бас яг өөрийгөө олоод нэг юм сэтгэл зүйн амар амгалан болон амьдралын зорилго. Тэгэхээр нөгөө арилжаа бол ингээд ихлүүлж хөшүүрг нь болоод намайг ингэж өөрийгөө таних аялал руу төлхөн оруулсан л гэсэн доотх юм да. Надад бол хоёр зүйл байгаа. За эхнийх нь гэвэл санийхтай ижилхэн ер нь бол өөрийгөө таньж эхэлсэн юм уу? За ер нь бол би ингээд яарс үед ямар шийдвэр гаргадаг уу? За ингээд жоохон шуналт. За ер нь бол би иймэрхүү жоохон шуналт юм байна. За ер нь бол жоохон өөрийгөө жоохон ингээд таньж эхэлсэн юм уу? За тэг хоёрдугаар нь гэх юм бол би ер нь нэг өмнө арилжаа ер нь хийгээгүй байхад анзаарч ахт бол би ер нь одоо инфляц гэж юу вэ те? Инфляц гэж юу вэ? Бодлогын юу гэж юу вэ? За одоо жишээ нь дайн болоход ингээд одоо хөрөнгөний зах зээл яадаг вэ те? Одоо жишээлх юм бол дайн болоход ингээд эрсдэл хөрөнгө гэж нөгөө алт мал үүсдэг ч юм уу те? Тиймэрхүү зүйлс ингэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо ингээд арилжаа гэдэг зүйлийг ингээд дан ганц ингээд мөнгө олох гэсэн илүүтэйгээр эдийн засгийг ингээд саад утга учирыг ойлгох. Тэгээд яг дэлхийн эдийн засгаар юу болж байгаа, цаана юу хөдөлгөөд байгаа юм те? Одоо юу долларын индекс өсгөд одоо ингээд цаана юу болж байгаа. Одоо Америкийн инфляц ингээд буурлаа, унлаа гэдэг. Яг тэгэхэд яг цаана юу болж байгаа гэдгийг ойлгох бас нэлийн давуу тал болсон юм уу. За эхнийх нь бол мэдээ саяны өөрийгөө таньж мэдэх. Яарс үед ямар шийдвэр гаргадаг уу? Тэр нь яг ямар хүүхэн төвчээртэй хүн үү, төвчээргүй хүн үү гэдэг ер нь бол нээж мэдсэн дээ. Тийм. Ер нь илүү сайн өөрийгөө ойлгож тулж суусан л гэсэн үг юм шүү дээ. Гарна штэ бас тий налж малж ах ч юм уу тэгэл өөрийнхөө бас дотоод хүн гарч ирж штэ тэгэл Тэг ямар ч нэг баггүй тий. Угаасаа яг өөрөө шөнө ухтай. би ч өөрийгөө хийсэн мөгчсэн тэгэл тий. Тийм. Хүн өөрийгөө таниад процесс хэрэгтэй. Орлого зарлагын хүсэлт 1000 Америк доллар хүртэлх татан авалт ердөө 10 секунд. Урамшууллын мэдээллийг цаг алдалгүй авах боломж. Давхар арилжааны гүйцэтгэлээ хянах. Мөн түүнчлэн хэрэглэгчийн туслагтай үргэлж ойр байх. Энэ бүгдийг багтаасан My Mot application. Одоо бас нэг зүйл аягүй сонирхолтой санагдаад байгаа. Та одоо жишээ нь ингээд 10 12 жил ингээд арилжаа хийж гэлээ шүү дээ. Тэгэхээр ингээд энэ Forex зах зээл дээр ингээд арилжаа хийж явж байхад арилжиж байхад ер нь зах зээл ер нь хэр өөрчлөгдсөн байна. Одоо ингээд харахад зарим хүмүүс ч ингээд өмнө одоо ажилтдаг байсан зүйл ажиллахаа болчлоо ч юм уу эсвэл зах зээл ингээд өөрчлөгдөд байна тэрэг. Тэмхүү зүйлүүдийг ер нь аягүй сонирхолтой. Яг яг нэг статистик талаас бол нэг л юм өөрчлөгдсөн. Нэг өөрчлөлт байгаа нь угаасаа нөгөө алтны ханш чинь бол одоо түүхэнд хэмжээндээ хүрж штэ. Тэнгүүч нөгөө юм зайн өргөсөнгүүд чинь тэр хоорондын хөдөлгөөн буюу пипсийн хэмжээнд өсөж байгаа байхгүй. Урд нь бол одоо энэ 500 мамжуу пипс гэж өдөрт нь хөдөлдөг бол байгаагүй штэ. Өдөрт бол нэг 100 пип авах болоо штэ аимшигтай хөдөлгөөн барьчлаа гэж бодсон штэ. Аимшигтай явдаг байлаа гэж 10 жилийн өмнө. Одоо нөгөө 500 пипс бол одоо баг new normal болчиход байгаа байхгүй. Яг энэ бол өөр. Босдоор бол бүх юм хэвэндэ. Хүмүүс алдаа гаргасаар байна. Сэтгэл хөдлөлүүд хэвээрээ байна. Магадгүй 100 жилийн өмнө ч байсан, 1000 жилийн өмнө ч энэ хэвээрээсэн. Ханш график гэдэг бол нэг саяхны юм биш. Энэ бол 1000 жилийн өмнө хүмүүс ханш график зурдаг л байсан шүү дээ. Нэг юм бааранд ингээл хилцэл явагдаад цаана ингээл хүмүүс ханш тооцоолол нэг хувь хуваараа. Энэ бол хэвээрэл байсан. Энэ магадгүй дараагийн 1000 жилд ч байна. Миний бодлоор тэр AI нооч ирээч нэмэргүй. Яг гэвэл чинь хууль журамч нэмэргүй. Зүгээр тухайн арилжаа чинь өөрөө л нөгөө хүмүүс тий би нэг одоо нэг хүмүүст бас нэг яхта мессеж өгөөд байгаа. Одоо бол цаана хүмүүс байгаа учраас цаана сэтгэл хөдлөлтөй сэтгэл зүрхтэй хүмүүс байгаа учраас сэтгэл нь хөдлөд байгаа учраас юм алдаа тэр нэг ханшийн графикийн паттерн history давтагдаад байна шүү дээ тий. Тэр түүх давтагдаад байгаа чинь өөрөө паттерн ажиллаад байгаа шалтгаан чинь тэр болчиход байгаа юм шиг байна. Тэгэхээр окей
бүх юм хэвэндээ байна. Ингээл цаашаа яана. Тэгээд нэр бол яаж ч өөрөө тайлбарсан энэ баг өөрсдөө бохоо. Тэ. Тэгтээ зах зээл дээр өндөр савлгаа үүсээд өдөрт хэдэн зуун пипс явна гэдэг чинь ерөөхдөө нөгөө Forex ч юм уу ингээд арилжааг сонирхож байгаа хүмүүс ингээд улам нэмэгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий волюм гэсээ тэгээд өндөр савлгаа үүсэж байгаа. Тэгээд олон оролцогч байгаа л тэгээд юу үүсгэн шүү дээ. Би бол ингэж боддог. Би бол ингэж боддог. Нөгөө ертөнцийн тэлэлттэй адилхан юм аа. Нөгөө гэрлэн урдаар угаасаа тасралтууд хилээд нэдэг байгаа шүү дээ. Нөгөө ертөнцийн үеч тэгдэг шүү дээ. Анх үүсэх үедээ Big Bang-аас хойш ингээд одоо л ингээд баг ингээд хичнээн тэлээд байж гэнэ үү те. Тэрнтэй адилхан байж магадгүй. Зөвхөн нөгөө орон зайн ингээд өгсөнгүүд мэдээж оролцогч нар бол нөгөө 8 4 7 тэрбум чи хэвээрэл юм чад нэг хөөсөлтгүүлэх. Зүгээр нөгөө үн өсөөд attractive болоод байгангууд арилжаа хийх нөгөө орон зай нэмэгдээд үнийн савлгаа дагаад өсгөө сур аргагүй. Процентоор ярангууд хэвэндээ. Яг тэгвэл урд нь $1000 одоо за $2000-аас алтчин өөрөө өдрийн савлгаа нь нэгжээс процентоор тооцсонгууд 5 юу за одоо $2 гэлээ. Өнөөдрийн $10 яг чанарын үед процентоор гээ за ойлгосон байна. Ойлголоо. Миний хаар бол ерөнхийдөө зөвхөн зах зээл гэхээсээ илүүтэйгээр дэлхий болон хүмүүсийн амьдралын хэв маяг өөрөө айгүй хурдан хувьсаж өөрчлөгдөж байгаа. Тэгээд санхүү хөрөнгөтэй ингээ хадгаламж хөрөнгө оруулалтын хувьд ч гэсэн боломж бололцоонууд ч гэсэн одоо сүүлийн үед крипто зах зээлээс нэлээд хөгжиж явж ирлээ. Тийм учраас ер нь байнгын хувьсаж өөрчлөгддөг тухайн одоо дэлхийн одоо эдийн засаг геополитикийн асуудал орчноосоо болоод ч юм уу те одоо хамгийн энгийнээр бол одоо чиний Обамагийн үеийн одоо Америкийн хөрөнгөний зах зээл те Трампын үеийн хөрөнгөний зах зээл ч гэх юм уу ямар нэгэн байдлаар бол айгүй өөр тэгээ тэр үед байжсан ажилтдаг байсан юм ажиллахаа болж болно. Тэр үед ажилтгүй байсан зүйл одоо ажилтдаг байж болно. Ерөнхийдөө яг гоо ерөнхий фундаментал арын бэкграунд ингээд хүмүүс одоо энэ зах зээлийн санхүүгийн харилцаанд ордог. Тэгээ хүн байгаа учраас одоо сэтгэл зүйн факторууд орж ирдэг. Тийм учраас яг л тэр өмнөх зүйл болно гэдэгтээ бол санал нийлж байна. Гэхдээ зах зээл бол ерөнхийдөө айгүй өөр байдаг. Тэр болгоныг ерөнхий жоохон нюансыг авч явахгүй бол яг угаасаа л ингэн гэдэл байх юм бол бас жоохон бүтэхгүй болов гэж бодож байна да. Тэгэл ер нь тэгэл яг 1 жилийн өмнөх нөхцөл байдал тэгэл яг одоогийнхтай харьцуулахад бас ерөнхий айгүй өөр санагдаж байна надад. Тийм үү. Тэгвэл эх 1-2 жилийн хугацаанд ер нь Forex болон крипто зах зээлийг ер нь таагуурын өөрсдийнх нь зүгээс юу гэж харж байгаа вэ? Forex зах зээл бол яг нэг тэгж таамаглаж байгаа болж хэлэхэд бол 2 жил мэлээр нь хэлэхэд бол хэцүү л байна. Ямар ч сан индастригийн хувьд ярих юм бол ерөнхий крипто салбар бол бас нэлээд өсөлттэй бас шинэ технологиуд дэмжиж цаашаа ер нь хэрэглээнд дэвтрээд үргэлжлээд хэлсээр л явах болов уу гэж бодож байна. Би ч одоо нөгөө алтан дээр л зөвхөн арилж яадаг болохоор нөгөө крипто энэ төр бол юм мэдхгүй. Би бол крипто энэ төр дээр нэг тийм орж бос үзег. Алтан дээр арилж яадаг болохоор алтаа л нэг юм хэд жоохон гадарлаа. Тэгээ угаасаа нөгөө дэлхийг нийцсэн өсгч одоо нэг юм саман байдалтай улс орнуудын даймаа гэдэг учраас ерөнхий трендийн хувьд бол өсгчийг хандлах наалдахгүй байна. Гэхдээ түүхэндээ л өссөөр ирсэн. Тэр чиг алга. Миний л одоо ажилтдаг салбарын хувьд тийм. Яг алт гэдэг чинь бас ингээд байгалийн баялаг тодорхой хэмжээний дэлхий дээр ингээд тавьсан нөөц шинээр хийдгүү. Тийм учраас бас ингээд байнга ингээд хомордож хомсдож идэл ширэглээд ингээд өсч явдаг. Тийм байж болох уу? Тэгж харж болох уу? Би банктай нэг сая судалсан юм аа. Нөгөө суурийг юм жоо мэддэг бол ер нь юу арилж байгаа жоо мэдээгээд. Эдийн чинь нөгөө ETF-д одоо яг нөгөө шууд би нөгөө бодит хөрөнгө оруулалт хийхгүй гаж гэсэн. Үнийн зүрх дээр арилж хийж байгаа гэсэн. Ер нь алтыг бас юм мэдчих хэвчээ шүү дээ. Бас хэрэгс өөр мэдээ арилжахгүй ч гэсэн. Тэгээд яг ингээл ер нь яагаад алтыг гэдэг асуултанд анх хэлсэн. Яагаад алт? Яагаад одоо өөр юм байгаагүй? Нүүрс бишээ. Эсвэл мөнгө байгаа. Зэсмэс яагаад ер нь ийм амар сайн хүмүүсийн маяг арилжааны сэдв байж болоогүй гэж гайхдаг байсан. Судалсан чинь ийм л юм хэлээд одоо Менделеевийн ийм үйлдвэр систем дээр байгаа ерөнхийдөө нэг ийм хүмүүсийн хэрэглээнд ажиллах алттай төстэй ийм элементүүдийн 5 элемент байна л да. Тэгээ нэрнүүдийг мартчихлаа. Тэнгүүд яагаад ингэ алттай нөхөр нөгөө хэд нь болохоор нэг бол олборлоход аяг хэцүү. Олборлох өртгөн аяг өндөр. Нэг бол хитрхи ховор. Эсвэл нөгөө уян харимхай шин чанар ч юм уу одоо ашиглагдах байдлаараа алтыг гүйцэхгүй. Гэтэл энэ бүх шин чанарыг нөгөө амар сайн бүрдүүлчихсэн л алт юм байл л дээ. Нөгөө өнгөө алдахгүй тий. Сорц өндөртөө ер нь өнгөө алдахгүй.
олон зуун жил босч гисэн өнгө хадгалсаар байдаг. Дээрээс нь уян харамхай чанар сайтай ч юм уу тий. Тэгээд тээвэрлэхэд одоо арай хөнгөн өдргээд энэ бүх шин чанарууд нь нөгөө алтан дээгүүр сайн байсан учраас одоо хэдэн мянган жилийн турш хөндөрлөлтийн төв таамаг юм яваад байсан байлээ. Тэгэхээр нөгөө сайн нөгөө ярьсан шиг нөгөө алт бол яг ингэж нөгөө судлаад явж байхдаа ер нь нөгөө алтны нөөц нэг 2050 он билүү би бас буруу санаж магадгүй шээ. 50 онд яг энэ хичээр ингээ олборлоод хамбал 50 он гэхэд ерөөдөө баг олборлох боломжтой буюу энэ газрын хөрсний дээд өнгөсгөлт алтуудыг юу олборлоод дуусчихна. Гүн рүү олборлохоор нөгөө diamond олборлолт шиг олборлохоор нөгөө зардал нь өндөрсчөөр чинь нөгөө олборлох өртгөн өндөр хэтэрхий гүнийг ухахаар чинь олборлох өртгөн өндөр болчоор сутгагүй болчихж байгаа байхгүй. Тэр алтыг ухаадах шаардлага болчих. Яг л одоо зөвхөн өнгө хэсгийн алтыг ухаж ижил нэг тийм ашигтай байгаад байгаа юм байл л дээ. Тэгэхээр удахгүй энэ бол бүр амар яах байх. Одоо үнэн эсвэх. Яг тэгэхээр бит алттай одоо магадгүй те бидний дундаас монголчуудад жишээ нь бит алттай хүн байлаа гэхэд тэрийг хадгалж байгаа зүйтэй байхгүй. Яг бол тэгтээ тэргүй 2030 40 50 он гээд энэ алтны нөөц ер нь бол дуусчихна. Тэр цагт бол одоо бүх алт бүх хүмүүсийн гар дээр эргэлдээд эхлэх байхгүй. Нэг бол банкны сейфэнд. Тэр бол алт болмол үнцэнтэй болох байх. Би нэг алт гэсэн чинь сайн нэг би нэг трейд нэг пост оруулсан байхгүй. За хэрвээ та ингээд найз охин ч юм ингээл их нэртэй бэлгээ авч өгч байгаа бол ингээл алт авч өгөө гэдэг. Тэгэхээр тэр чинь одоо ингээд үнцэн өсөж байгаа. Ирээдүйд ингээд хадгалах боломжтой болохоор ингээл алт авч өгөөч гэсэн чинь нийлэм хандлж ирсэн байсан юм. За нэг алт ихэд санаа боллоо. Тэгээд forex зах зээл дээр нөгөө ирээдүйд гэх юм бол AI ер нь төлхөө орж ирэх баг. Ер нь бол AI гэдэг чинь нөгөө ботууд ер нь бол төлхөө орж ирнэ. За тэгээд ботууд төлхөө орж ирэнгүүтээ нөгөө савлгаа бас өндөр болох баг. Тэгээд ер нь бол саяны нөгөө нэг өдөрт 100 пипс хөдөлгөөн байсан бол тэгээд улам нэмэгдээл ер нь бол нэлийн хөдөлгөөнтэй сонирхолтой л болох хаа гэж бодож байгаа. Нэр AI сүүлийн жилүүдэд хүчтэй орж ирж байгаа л урж байгаа шүү дээ. Йоо, та дэс одоо сүүлийн асуултаа асууя. Энэ сүүлийн асуулт нь та эдийн зүгээс шинэхэн арилжаачдад өгөх 3 зөвлөгөө хэлээч. Багш их үү. За багшаас. Ингээд жоохон ингээ урдаа нэг хүн хийчихвэл өөрөө жоохон бодох гээд байгаа байхгүй. Эсвэл ингээ явчих юм уу? ТV эсвэл үг хэлж. Дуусгаад. За тэг юу тэгчих юу. За ер нь яг шинэхэн арилжаа хийж байгаа хүмүүс гэх юм бол битгий яраараа гэж хэлээ л да. Ер нь бол яг орж ирээл нэг сар ч юм уу 2 сар ч болоог байхад ингээд ер нь мөнгө олох гээд ч юм уу те. Тэгэхээр ер нь бол арилжаа суралцж байгаа хүмүүсийнхаа ингээд дундаж хугацаа харахад нэг 3-аас 4 жил мөрөн жил гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол нэг яарах шаардлагагүй. Яг гоо зах зээл угаас алга болохгүйгээс байж л байгаа. Одоо хэдэн 100 жил ч ингээд байж л байгаа. Тэгэхээр тэрнэр нэг санаа зовх зүйл байхгүй. Тэгэхээр эхлээд суралцаад тэг өөртөө ингээд суралцах тал дээр ингээд хөрөнгө оруулалт хийгээд тэг ингээд сургууль мургалт аваач мөнгө суралцаад тэгээд дараа нь ингээд мөнгө олох ч юм уу те дараа нь ингээд би нүгээр ингээд амьдарч болох юм байна шүү гэдэг ингээд дистаралтай явахгүй бол одоо бид нар ихэнх нь яадаг вэ гэхээр ингээд шууд орж ирэнгүүтээ ингээд шууд өнөөдөр $100 хийгээд маргааш ингээд $200 ингээд татчих авах гэдэг. Тэгэхээр аль болох суралцах тал дээр илүү их анхаарад тэгээд яваарай гэж болно. Тэгээд ер нь аяндаа болно доо. За би болохоор анх суралцж байгаа ер нь сонирхож эхэлж байгаа хүмүүст зөвлөхэд бол хамгийн эхлээд хизээш дааж чадахгүй эрсдлээ битгий гаргаж битгий арилжаарай тий хүнээс зээл авдаг ч юм уу тий ямар нэгэн эд зүйлээ барьцаалдаг ч юм уу зардаг ч юм уу чи хэрвээ тэр мөнгө байхгүй байх юм бол чамд асуудал үүсгэх хэмжээнд байгаа бол тийм эрсдэл битгий гаргаарай. Тэгээд хоёр дахь нь болохоор яг хүмүүс ингээд эхлээд нэг демо данс арилжаад ингээд демо дээр ингээд жил агартлаг болчоод тэгээд ингээд яагаарэ гэж хэлдэг. Би болохоор яг эхлээд эхэлж байгаа бол яг өөрийнхөө мөнгийг яагаад шууд гаргаж эрсдээд биш prop firm авч арилжаж үзээрэй гэж зөвлөе. За тэгээ гурав дахь энэ бол бас тэ арилжаа тэ мөнгө санхүүч гэсэн энэ бол яг бас яг амьдралын main зүйл бас биш шүү бас тэ яг арилжаа хийгээд алдагталтай ингээд сэлтгэд утгалтай ингээд дээшээ доошоо явж ээж болно тэ. Тэгвэл амьдрал дээр тэ үнгүй хэрнээ сайхан зүйл зөндөө байдаг шүү. Тэрийг битгий мартаарай. Энэ аяллахаа явцад гэж хэлье. Энэ юу сүүлийн асуу ингэ дуусчихна уу те? За. Тэгвэл аюу чухал хариулна. Бодож байгаа нөгөө бас л нөгөө боддог юм байл чи. Камер зүүндээ Яа камертай нөгөө яснараа яг одоо шинээр орж ирж байгаа арилжаачны үед би өөрөө бас шинэ байсан. Үнийг хэлэхэд би бол одоо нөгөө арилжаа хийх сонирхож байгаа хүнийг бол ингээд болиулж чадахгүй, хүсээгүй хүнийг оруулж чадахгүй. Тэрнтэй адилхан одоо ингээд үзэж байгаа юм бол шийдсэн магадгүй явж байгаа хүн байгаа.
нэг хүмүүс харуулж байгаа ч юм уу те. Тэгээ би бол ганц л юм хэлмээр байна. Энэ хаалгыг онгойлгохдоо маш чухал бодох хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг юм ороод гарчдаг юм биш. Яг нэг амир нэг би нэг амир respect for the forex энэ гэхийг үлдээ. Ягаад гэвэл хүн хэрвээ буруу хөл алдаж орвол дараагийн хэдэн жил одоо ямар байж болох вэ? Зүгээр нэг юм гинэ хонгор орж ирэнгүүтээ дараа нь ямар амир хэцүү байдалд ордог вэ гэдгийг найз нөхдөсөө тэр өөр дээрээч тэр зөндөө харсан учраас энэ бол тоглоом биш. Энийг яг ингээд мэрэгжил шиг энэ бол миний амьдралын чухал сонголтууд энийг яг л амьдралын ханаа сонгох шиг анхны байраа сонгох шиг тий. Энэ бол миний амьдралын маш чухал моментуудын нэг гэдгийг зөвхөн ядаж тэрэндээ амь итгэхэд хийч болно, хийхгүй ч гэж болно. Тэр хүний өөр асуудал. Хийгээд яв алдна, магадгүй алдаад дампуурч магадгүй чи эсвэл сая доллартай ч болж магадгүй. Тэр гадаад нэг үзээд байдаг видеонууд төр гიშгээ гоё нэг далайн ирэг тэр гоё хаустай ч болж магадгүй. Чамайг юу ч хүлээж иж магадгүй. Миний зөвл ганцхан хүсэх зүйл чам захих зүйл бол энийг үнэхээр сэтгэлээсээ өөрийгөө чагнаад serious хүлээж аваад маш сайн бодож шийдвэрээ гаргаарай. Тэгээд амжилт хүсье. За манай энэ удаагийн дугаар ингээд өндөрлөж байна. Бидний ярилцлагаас хэрэгтэй зүйлээ авсан байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаараар илүү сонирхолтой сэдвүүдээр эргэн уулзцгаая. За энэ зүгээр ингээ юу миний бодож байгаа. Ингээд тренд лайн сурангуудаа ингээд дээшээ задар тренд лайн байлаа гэж бодонгуудаа тэрнээр ингээд баригдаад ингээд ерөөсөө би ингээд лонг шорт болж чадахгүй гэдэг юм шүү дээ. Ингээд гоё юм байл ш. Би трийг бол хэвээр. Би одоо нөгөө нэг надаас нь суралцсан энэ төргээд бас хүмүүс ингээ хандангууд би ч одоо нэг сая л ингээл хүмүүс нь бас нэг юм багшламаар байдаг бас тий. Яг би нөгөө өөртөө зорилгоч одоо жинхэнэ багш байж шүү. Жинхэнэ хуурамч өөрөө байхгүй шүү гэдэг. Тэгээ ингээл хүмүүс ингээ хандангууд тэгдэхгүй. Ингээд яг саяны асуудал гарч ирээд байдаг. Зөв бай л гээл тэнд итгэл байтах гал үзээд. Тэнгүүд нь би нөгөө за чи ингээд арилжаа нэгмүүд зөв бүгд устгах чагаа. Тэгээ зурх гэдэг бол ядаж шинээр хэлц зур. Тухайн өдрийг эхлэхдээ шинээр зурч. Яг шууд юу нөгөө арилжаа юм action price action хөдөлгөхгүйгээр зурх гэдэг бол ядаж шинээр хэл. Өдрийг шинээр. Тэг зөвлөд байгаа. Гэтэ энэ дэр нэг гоё юм байна зав. Ингэ зөвлөд байгаа. Одоо нэг хослол сонгоод ингээд би ингээд шорт орлыг бодъё л шорт олох гэж байна ингээд нэг дарах гэдэг нь шүү дээ. Тэгэнгүүтээ эсрэгээр ингээд би лонг орвол ямар баталгаа байна гэдэг ингээд хай гэж байгаа байхгүй. Тэгээд шорт орох ингээд надад ингээд 4 5 баталгаа байлаа гэж бодоход за би хэрвээ энэ дэр лонг орвол хитэн баталгаа байна гэдэг ингээд харьцуулж үзэхэд хүний ингээд бас ингээд бодлоо өөрчлөгдөх ингээд шийдвэр гаргалт нөлөөлдөг гинэ. Тийм. Тэгэхээр яг саяны ингээд ямар шаардмад ашиглах уу гэдэг нь ингээд би битгэд ингээд өөрийнхөө хувийн бодол шүү. Тэгээд ингээд шаард харахгүй марахгүй гэдэг. Тийм уус арилжаанд орно гэдэг чинь баг индикатор дээр ашиглаж байна гэдэг чинь ерөөдөө нөгөө тухайн арилжаанд орох конфирмыг ингээд хайж ийнэ л гэсэн үг гэж би хараад идэв.